Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За санхүү эдийн засгийн сургууль болон Төрийн банкны хамтарсан жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан цовруул сургалтын маань дараагийн сэдэв болох өртгийн менежмент сэдэв эхлэхэд бэлэн боллоо. За энэ сэдвийг санхүү эдийн засгийн сургуулийн хөтөлбөрийн инновацийн төвийн ахлах багш аян цэцэг миний бие та бүхэнд хүргэх болно. За миний судалгаа болон төслийн чиглэл бол санхүүгийн бүртгэл, тайлагнал, удирдлагын бүртгэл гэсэн чиглэлээр сургалт болон судалгааны ажил хийдэг байгаа. За энэ сэдвийн хүрээнд бид удирдлагын бүртгэл болон санхүүгийн бүртгэлийн ялгаа, за дараа нь удирдлагын бүртгэлийн зорилго, үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд, за тэгээд удирдлагын бүртгэлийн үндсэн суурь ойлголт болох өртгийн ангилал болон өртгийн хамаарлын шинжилгээ гэсэн ийм сэдвүүдийг өнөөдрийн хичээлээр үзэж судалнаа. За хамгийн ихний хэсэг маань удирдлагын бүртгэл болон санхүүгийн бүртгэлийн ялгаа гэсэн. За ийм ойлголт байгаа. Санхүүгийн бүртгэлийн хувьд бол зорилго нь бол байгууллагын тодорхой хугацааны гүйцэтгэл, санхүүгийн нөхцөл байдлыг харуулах зорилготой бол удирдлагын бүртгэлийн мэдээллийн хувьд бол байгууллагын үйл ажиллагааг бүртгэх, төлөвлөх, хянах, шийдвэр гаргах, гүйцэтгэлийг үнэлэхэд туслах гэсэн ийм зорилгоор мэдээллийг боловсруулдаг гэсэн үг. Эдгээр мэдээллийг бүртгэх үндслэл нь бол санхүүгийн бүртгэлийг бол хуулийн дагуу санхүүгийн бүртгэл буюу санхүүгийн тайлангуудыг гэсэн үг тийм ээ. Хуулийн дагуу заавал бэлтгэх байдаг. Харин удирдлагын бүртгэлийн хувьд бол ямар нэгэн хуулийн заавал шаардлагын улмаас удирдлагын тайланг бол бэлтгэдэггүй. Компани өөрийнхөө дотоод шийдвэр гаргалтанд ашиглах зорилгоор мэдээллийг боловсруулж бэлтгэдэг гэсэн үг. За эдгээр хоёр бүртгэлийн хувьд бол хэрэглэгч нь хэн байх вэ гэхээр санхүүгийн бүртгэл буюу санхүүгийн тайлангуудыг бол гадаад мэдээлэл хэрэглэгчид буюу хувьцаа эзэмшигчид болон бусад сонирхсон талууд бол санхүүгийн тайлангалын мэдээллийг хэрэглэдэг. Удирдлагын бүртгэлийн хувьд бол түрүүнд дурдсанчлан байгууллагын удирдлагууд дотоод буюу өөрсдийнхөө үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахад удирдлагын бүртгэлийн мэдээллийг ашигладаг гэсэн үг. За тайлангийн хэлбэрийн хувьд бол санхүүгийн бүртгэлийг бид нэгтлэн мод бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлангалын олон улсын стандарт, жижиг дунд аж ахуйн нэгжийн байгууллагын санхүүгийн тайлангалын олон улсын стандарт эсвэл улсын секторын нэгтлэн мод бүртгэлийн олон улсын стандарт гэсэн эдгээр стандартын байгууллага өөртөө тохирохыг нь авч хэрэгэлдэг. За харин удирдлагын бүртгэлийн хувьд бол ямар нэгэн стандарт эсвэл заасан формат бол байхгүй. Тухайн байгууллага өөрийнхөө онцлог болон удирдлагын ямар шийдвэр гаргалт хийж байгаа вэ гэдэгтэйгээ хамааруулад формат буюу хэлбэрийг ашигладаг гэсэн үг. За хамрах мэдээллийн хүрээний хувьд бол санхүүгийн бүртгэлийн мэдээлэл нь бол байгууллагын орлого зардлыг бүхэлд нь хамаардаг бол удирдлагын бүртгэлийн мэдээлэл нь тухайн гарах гэдэг шийдвэр ямар асуудлыг шийдвэрлэх гэдэг тухайн үйл ажиллагаатай холбоотой байгууллагын мэдээллийн бол тодорхой хэсгийг хамаарч байдаг гэсэн үг. За тэгэхээр жишээ нь бид байгууллагынхаа ямар нэгэн салбар нэгжийг хаах хэсэг алдагдaltaй ажиллаад хаах хэсэг шийдвэр гаргаж байгаа бол байгууллагын хамарсан бүх орлого зардлын мэдээлэл биш тухайн салбартай холбоотой санхүүгийн орлого зардал болон санхүүгийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллүүдийг бид шийдвэр гаргалтанда шинжилгээ хийж шийдвэр гаргахтаа ашиглана гэсэн үг. За санхүүгийн болон удирдлагын бүртгэлд төлөвлөсөн мэдээллүүдийг бид хэмжих нэгжийн хувьд бол санхүүгийн бүртгэлийн хувьд бол аливаа мэдээллийг бид мөнгөн дүнгээр илэрхийлдэг. За харин удирдлагын бүртгэлийн хувьд бол гаргаж байгаа шийдвэр гаргалтаас хамаарат тоо хэмжээ, килограмм, цаг хугацаач гэдэг юм уу иймэрхүү байдлаар мөнгөн бус нэгжүүдээр илэрхийлдэг байгаа. За мэдээллийн хамрах хугацааны хувьд бол санхүүгийн бүртгэлийн мэдээлэл нь ихэвчлэн өнгөрсөн үйл явдлын мэдээллийг бид бүртгэж нэгтгэж санхүүгийн тайлан болгож төлөвлөдөг бол удирдлагын бүртгэлийн хувьд бол өнгөрсөн үйл явдлыг бүртгэх мөн ирээдүйн төлөвлөлт хийх гэсэн ийм зорилгоор л мэдээллүүдийг ашигладаг гэсэн үг. Хичээлийн маань дараагийн хэсэг бол удирдлагын бүртгэлийн зорилго, үндсэн бүрэлдэхүүн үүсгүүд гэдэг сэдвтэй байна. За өмнө дурдсан удирдлагын бүртгэлийн зорилго нь бол байгууллагын дотоод шийдвэр гаргалтанд хамааралтай мэдээлэл буюу өртөг тооцоох, төлөвлөх, хянах, шийдвэр гаргах, гүйцэтгэлийг үнэлэх гэсэн ийм зорилгоудтай байдаг. За тэгэхээр эдгээр зорилгоудын хувьд бид тус бүрт нь ямар үйл ажиллагаануудыг хамруулдаг вэ гэдгийг дэлгэрүүлж авч үзье. За тэгэхээр өртгийг ангилаад бид өртөг тооцох гэдэг хэсэгт бол өртгөө ангилснаар үзүүлж байгаа бүтээгдэхүүн бол үйлчлэгнийхээ өртгийг тооцдог. Цаашаа бид төлөвлөх буюу байгууллага дунд болон урт хугацааны зорилгоо тодорхойлоод тэрийгэ мөнгөн тухайн зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой үйл ажиллагаануудаа мөнгөн дүнгээр илэрхийлсэнийг нэгсэндээ төсөв гэж ойлгож болно гэсэн үг. За дараа нь хянах гэдэг хэсэгт бол төлөвлөгөөгөө бид боловсруулсан байгаа бол тухайн төлөвлөгөөгөө дагаж байгаа хэсгийг хянах мөн тодорхой хугацааны дараа төлөвлөсөн хугацааны маань
гүйцэтгэл бодит гүйцэтгэл гараад ирэхээр гүйцэтгэлээ төлөвлөгөө болон төсөвтэйгөө харьцуулаад хэлбэлзлийг нь тодорхойлоод за тэгээ яагаад ийм хэлбэлзэл үүссэн бэ гэдэг шалтгаануудыг илрүүлэх гэдэг ойлголтууд бол энэ хянах гэдэг зорилгын хувьд хийгддэг гэсэн үг. За удирдлагын бүртгэлийн маань дараагийн зорилго бол шийдвэр гаргалтанд ашиглах байгаа. За тэгэхээр байгууллага мэдээж үйл ажиллагааныхаа явцад маш олон том болон жижиг шийдвэр гаргалтуудыг хийж идэг. Тэгэхээр эдгээр шийдвэр гаргалтын жишээ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байгаа түүхийд материалаас солих уу? За эсвэл бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү? Эсвэл санхүүжилт хэрхэн босох вэ гэдэг юм уу те. За эсвэл одоо тоног төхөөрөмжийг шинжлэх шаардлагатай бол шинэ тоног төхөөрөмжийг түрээслэх үү эсвэл худалдан авах уу? За гэх мэтчлэн удирдлагын шийдвэр гаргалт бол маш олон янзын тухайн одоо орчин нөхцлөөсөө шалтгаалаад маш олон янзын шийдвэр гаргалтыг хийж байдаг. За удирдлагын бүртгэлийн дараагийн зорилго нь бол гүйцэтгэлийг үнэлэх байгаа. За тэгэхээр хэний гүйцэтгэлийг үнэлэх гэдэг нь вэ гэд гүйцэтгэлийнхаа төвшинг ярих юм бол удирдах ажилчдын гүйцэтгэлийг үнэлэх мөн салбар нэгжийг үнэлэх гэсэн гүйцэтгэлийн төвшингүүд байж болно гэсэн үг. За сэдвийнхаа дараагийн хэсэгт бид удирдлагын бүртгэлийн үндсэн суурь зарчим болох бүтээгдэхүүн үйлчлэгээний өртөг тооцоох, цаашаа төлөвлөх, хянах, шийдвэр гаргах, гүйцэтгэлийг үнэлэх гэсэн энэ зорилгоодын суурь зарчим болох өртгийг хэрхэн ангилах вэ гэдэг талаар авч үзнэ. За тэгэхээр өртгийг ангилахдаа бид нар хэд хэдийн шин чанараас нь хамааруулаад ангилдаг. За нэгдүгээрт бол чиг үүргээр ингэж байгаа. За үйлдвэрлэлийн байгууллагын хувьд бол өртгийг ангилахдаа тухайн өртөг маань бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй хамааралтай юу хамааралгүй юу гэдгээс нь хамааруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй хамааралтай гарч байгаа өртгийг бол бид нар үйлдвэрлэлийн өртөг, бүтээгдэхүүн үйлчлэгээтэй хамааралгүй хэсгийг бол бид нар үйл ажиллагааны өртөг гэж ангилдаг байгаа. За ингэж ангилаад цааш нь бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй хамааралтай өртгийг бүтээгдэхүүн шингэж байгаа байдлаар нь шууд болон шууд бус гэж ангилдаг. За тэгэхээр энэ дээр бол үйлдвэрлэлийн бүх зардал маань бүтээгдэхүүнд шингэх боловч шууд шингэх боломжгүй зарлууд бас байдаг. Тэгэхээр дараагийн ангилал маань зардлын зүйлээс нь хамааруулаад бид нар зардлыг үйлдвэрлэлийн зардлыг бол материал, хөдөлмөр, бусад зардал гэж ангилдаг. За тэгэхээр өмнөх ангилалтайгаа хамааруулаад авч үзэх юм бол тухайн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний маань үндсэн түүхийд материалыг бол бид нар шууд материал гэж үздэг. Тухайн бүтээгдэхүүнийг гардаж хийж байгаа ажилтны цалингийн зардлыг бол бид нар шууд хөдөлмөр буюу эдгээр хоёр зардлыг бол бид нар бүтээгдэхүүнд шууд шингээх зарлууд гэж үздэг гэсэн үг. За тэгэхээр мэдээж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд үндсэн түүхийд материал яг тухайн бүтээгдэхүүнийг гардаж хийж байгаа ажилтнаас гадна өөр туслах түүхийд материалууд хангамжийн материалууд за мөн дэмжин туслах нэгжүүдийн хөдөлмөрч гэдэг юм уу иймэрхүү зардлууд дээрэс нь цахилгаан, илэгдэл, дулаан гэх мэтчлэн маш олон зардлууд гарч идэг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнд шууд шингээхгүйгээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэдэг дансанд хуримтлуулж агаад дараа нь нийт дүнгээр нь бүтээгдэхүүнийхээ тоонд хуваах байдлаар шингээдэг гэсэн үг. За харин үйлдвэрлэлийн бус буюу үйл ажиллагааны зардлыг бол бид нар дотор нь борлуулалт болон удирдлагын зардал гэж ангилж болно. За мэдээж энэ саяны тоо хэмжээнээс хамааруулаад хувьсах тогтмол холимог гэж ангилсан зардлуудаа бид нар график дээр харуулах юм бол энэ зарлууд маань бүтээгдэхүүний тооноос хамаарат хувьсаад байгаа учраас бид нар хэвтээ тэнхлэгт Q буюу бүтээгдэхүүний тоог босоод тэнхлэгт бол C буюу cost буюу зардлыг авч үзэж байна гэсэн үг. За бид нар нэг талх үйлдвэрлэхэд 504-ний 3-ыг ашигладаг гэж үзье. Хэрвээ 100 талх үйлдвэрлэх юм бол талх болгондоо бид нар орц нормын дагуу буюу 504-ийнхээ 3-ыг хийх ёстой учраас 100 талх үйлдвэрлэх юм бол 100 гүрчэн 500 буюу нийт 3 гэдэг төвхийд материалын маань зардал 50,000 төгрөгийн зардал гарах нэ гэсэн үг. Тэгэхээр ингээд тоо хэмжээнээс хамаарат хувьсж байгаа ийм зардлыг бол бид нар variable cost буюу хувьсах зардал гэж нэрлэдэг гэсэн үг. За харин зарим зардлын хувьд бол тоо хэмжээнээс хамааралгүйгээр нийт дүнгээрээ тогтмол гарч идэг. Доошогоо тоо хэмжээтэйгээ хамааруулаад авч үзэх юм бол энэ зардал маань тоо хэмжээтэйгээ параллел шулуун буюу нэг осондоо хэдэн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан ч нийт зардлын маань хэмжээ 2 сая гэдэг тогтмол дүнгээр гараад байна гэсэн үг. За тэгэхээр ийм зардлыг бид нар тогтмол зардал буюу энэ зардлын сонгогдож жишээ нь юу гэж болох вэ гэхээр түрээсийн зардал байж болно гэсэн үг. За дараагийн зардлын хэсэг маань энэ мөрөөгөр харуулсан байна. За энэ зардал маань болохоор нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд за энд бас бүгдээрээ нэг анхаарах зүйл нь энэ зардал маань тгээс эхлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний тогтмол дүнтэй байгаа даа гэсэн. Бид нэр бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй байсан ч тухайн зардлын зүйл маань тогтмол дүнтэйгээр гарч идэг. За харин бүтээгдэхүүн
Үйлдвэрлээд эхлэх юм бол энэ зардал маань яаж юм гэхээр нэмэгдэж байна. Гэхдээ нөгөө хувьсах зардалтай харьцуулахад яг одоо бүтээгдэхүүний тооноос шугамн хамааралтай бус байгаад байна гэсэн үг. Тэгэхээр ийм зардлыг бол бид нар хагас хувьсах буюу нэгэсэндээ холимог зардал гэдэг байна гэсэн үг. Тэгэхээр энэ зардлыг бид нар хувьсах болон тогтмол хэсэг нь ямар байгаа юм бэ гэдгийг ангиж болно гэж үздэг. За тэгэхээр энэ зардлын жишээ маань бол хулгайны зардал маань хагас хувьсах буюу холимог зардлын жишээ байна гэсэн үг. За тэгэхээр бид нар сая бид нар бүтээгдэхүүн үйлчилгээний одоо өртгийг тооцохтой холбоотойгоор зардлыг ангилсан. За мөн шийдвэр гаргалттай уялдуулаад гүйцэтгэлийг үнэлэхтэй уялдуулаад зардлыг өртгийг одоо хэрхэн ангилж болох вэ гэдгийг энд харуулсан байна. За удирдлагын гаргаж байгаа шийдвэр гаргалттай уялдуулаад зардлыг тухайн шийдвэр гаргалттай хамааралтай болон хамааралгүй гэж ангилдаг. За харин гүйцэтгэлийг үнэлэхтэй уялдуулаад бид нар зардлыг хянагдах болон үл хянагдах зардал гэж ангилдаг. За тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн удирдлагын түвшинд маань тухайн удирдлагын одоо хариуцж байгаа шийдвэр гаргалтын түвшинд тухайн зардлыг одоо өртгийг хянаж чадах уугүй юу гэдгээс шалтгаалаад зардлыг ингэж ангилж байна гэсэн үг. За ингээд бид холимог зардлаа хувьсах болон тогтмол хэсэгт ангилснаар цаашаага ямар шийдвэр гаргалтуудад ашиглах боломжтой болж байна вэ гэхлээр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ өртгийг тооцох, за төсөв бэлтгэх, бэлтгэсэн төсөв болон гүйцэтгэлээ харьцуулаад хяналт хийх, за шинжилгээ хийх, шийдвэр гаргалтанд ашиглах, гүйцэтгэлийн үнэлгээ хийх гэх мэтчлэн одоо зорилгуудаар цаашаад ашиглаж болно гэсэн үг. За ингээд өнөөдрийн өртгийн менежмент хичээл маань дуусж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.